За бүгдэнд нь энэ өдрийн минь төргий. Хабын мэрэгчлэлтэн төгс жаргал байна. Өнөөдрийн сургалтаараа нэг бүрийн хамгаалах хэрэгслийн талаар суурь ойлголт тавигдах шаардлага. Дээрээс нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэж яг юу вэ? Энэхүү стандарт нь Монгол улсад хэрхэн яаж хэрэгждэг вэ? Тэгээд тусгай хамгаалах хэрэгсэлтэйг нэг бүрчлэг ерөнхийдөө бол танилцах агуулгатай байгаа. За энэхүү стандартыг хамрах хүрээ гэж байгаа. Энэхүү стандарт нь ажилчдын үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлээс ажилчдыг хамгаалах буюу түүний нөлөөллийг бууруулах зориултаар хэрэглэх хэрэгслүүд нь хамаарна гэж байгаа. Ажилчдыг хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлага ангиллын тогтоож өгнө гэж байгаа. Тэгэхээр шаардлага ангиллын 1-р зүйлт нь хэм бол 2000 онд батлагдсан MNSTS 31 их хөдөлмөр хамгаалах хэрэгслийн 2-1 зааснаар хамгаалах хэрэгсэл бүр батлсан норматив техникийн баримт бичгтэй байна гэж байгаа. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр Монгол улсад худалдаалагч буюу ихэнх хувийн хамгаалах хэрэгсэл маань урд өшөөс орж ирж байдаг. Урд өшөөс орж ирж ирлээ гэд сав баглаа бодлолн дээр нь стандартын шаардлагыг хангаж байгаа шошго техникийн пассворд гэрчлэгээ гэдэг зүйл байждаг. Ийм зүйл байхгүй байгаа тохиолдолд энэ хувийн хамгаалах хэрэгсэл маань стандарт бусгий явж байдаг. Хоёрын хоёр дээр нь баталсан норматив техникийн баримт бичихгүй хамгаалах хэрэгслийг хориглоно гэж байгаа. Мөн адилхан одоо нэг техникийн пассворд гэрчлэгээгүй байгаа тийм хувийн хамгаалах хэрэгсэл байх юм бол энийг ерөөсөө л хэрэглэхээ хориглоно гэж байгаа. 2-3 дээр нь хамгаалах хэрэгслийг тухайн ажил технологийн процессын аюултай ба хортой хүчин зүйлийг харгалзан үндсэн дээр сонгож хэрэглэнэ. Сонгож хэрэглэнэ гэдэг маань болонгууд за жишээ аваа ярих юм бол эрсдлийн үнэлгээгээ үүсдэг. Эрсдлийн үнэлгээ дээр бид нар аюулыг олж идэг. Аюулаа олох юм бол бид нар ажилчтай хэрхэн хамгаалах вэ гэдэг дүн шинжилгээгээ боловсруулад тэр дүн шинжилгээ дээр хэрхэн яаж энэ хувийн хамгаалах хэрэгслийг олгох вэ? Хэрхэн ямар татамжтай өгөх вэ гэдэг мэдээлэл босгож идэг гэсэн үг. Тэгэхээр ямар ч тохиолдолд энэ гурван стандартаа бид нэр архивжуулаад тусгай хавцанд ингэ байлгаж идэг гэсэн үг байгаа. 2-4 дээр нь хамгаалах хэрэгсэл нь хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад хүний бие махбодод нөлөөлөх орчны нөлөөллийг тохиромжтой болгож хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хангасан байх шаардлагатай гэж байгаа. Хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэдэг маань болгоомж за одоо магадгүй цаг уурын эрсдэс орчинд ажиллаж байгаа те дээж авагч, дээж бэлтгэгч, жолооч гэх ажилчид маань байгаа. Эднэрийг хэрхэн яаж хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр хангах вэ гэх юм бол хувц хамгаалах хэрэгслээр нь хангаж өгч байгаа гэсэн үг. Магадгүй сэрүүн орчинд ажиллаж байгаа юм бол дулаахан хувц, гүйтэй орчинд ажиллаж байгаа юм бол өвлийн хувцаар гих мэтлээ. Энэ нь хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж ойлгочдөг. 2-5 дээр нь хамгаалах хэрэгсэл нь техникийн гоо зүй болон эргономикийн шаардлага тохирсон байна гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл маань хашил өгөхгүй, бие өргөхгүй, дарахгүй, түлхэхгүй тийм ээ. Дээрээс нь ямар нэгэн байдлаар бид гэмтэл учруулахааргүй. Харагдах байдлын хувьд гэх юм бол зүү зохистой. Биений хөдөлгөөнд ямар нэгэн саад дотор учруулахгүй тийм шин чанарыг агуулсан байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ хамгаалах хэрэгсэл нь хамгаалах чадвар сайтай, хэрэглэхэд тохиромжтой байна гэж байгаа. Хамгаалах чадвартай байна гэдэг нь болгож ямар нэгэн хувийн хамгаалах хэрэгсэл маань одоо техникийн хувьд техникийн үзүүлэлттэй байждаг. Энийг хэлээд байгаа гэсэн үг. 2-7 дээр нь тусгай хамгаалах хэрэгсэл нь ашиглалт эрүүл ахуй физиолог хамгаалтын үнэлгээг үнэлсэн үзүүлэлт ашиглалтын заавартай байна гэж байгаа. За энэ ашиглалтын зааварчилгаа хаана идэг вэ гэх юм бол хабын албан маань өөрөө боловсруулалт явж байгаа. Тусгай хамгаалах хэрэгсэл нь ашиглалт эрүүл ахуй физиолог хамгаалтын үнэлгээг үнэлсэн ашиглалтын заавартай байна гэж байгаа. Энэ ашиглалтын зааварчилгааг хаана идэг вэ гэх юм бол хабын албан маань ерөнхийдөө боловсруулаад бүх албан аль багштай ерөнхийдөө бол өгөө өгдөг. Дээр нэмээд аж ахуйн нэгж байгууллагууд маань дотоодын дүрм журам байждаг. Энэ дүрм журам дээр хувц хамгаалах хэрэгсэлтэй холбоотыг хэрхэн яаж олгох вэ? Хэрхэн ямар давтамжаар өгөх вэ? Эдлэгээний хугацаа, ашиглах хугацаа, хариуцах хугацаа, цэвэрлэх хугацаа гэдэг бүх зүйл нь заагаад өгсөн байдаг. 2-8 дээр нь хамгаалах хэрэгсэл нь үйлдвэрлэлийн орчинд аюултай ба хортой хүчин зүйлийг үүсгədэггүй байна гэж байгаа. Энэ дэр зөвхөн жишээгээр аваа ярих юм бол гагнуур идэг хүн байлаа гэж бодох юм бол гагнуур идэг хүн зөвхөн нүдний шил хийгээд гагнуур хийнэ гэсэн үг биш. Тэр хормогчоо өмсөх ёстой юм байна, давхар нэмэлттэй дуулгаа өмсөх ёстой юм байна, бэлэгээ өмсөх ёстой юм байна гэдэг. Энэ аюулыг одоо эргэн тойрны хүмүүс маань ч юм уу энэ шаардлагын хүрээнд ирэх юм бол таних шаардлагатай гэж байгаа. За тусгай хамгаалах хэрэгслийг зориулт эдлэгээний хугацаа ашиглагдах болон хадгалах зааврын дагуу хэрэглэнэ гэж байгаа. Яг 2-7-той адилхан. Дотоодын дүрм журам гэж байгаа. Үүнтэй адилхан ашиглагдах хугацаа хадгалах зааврын дагуу тэр хамгаалах хэрэгслийн журам дээр байгаа. Тэгэхээр манайхаа тэр хувц хамгаалах хэрэгсэл олголттой холбоотой тэр журмаа ерөнхийдөө бол Timely-гийн аппликейшн руу ороод хараарай. Сая сарын өмнө батлагдсан байгаа шүү. 2-10 дээр оруулж ирж байгаа шинэ хамгаалах хэрэгслийг мэргэжлийн байгууллагаас шалгуулж зөвшөөрөл авсан байна гэж байгаа.
Монгол улсад худалдаалагдж байгаа эсвэл худалдаа авалт хийж байгаа. Одоо манай дээр их юм бол санхүүгийн алба байдаг. Зарим байгууллага дээр их борлуулалтын алба байждаг. Энэ хүмүүсийн маань мэдлэг чадвар дутуугаас болоод ямар нэгэн хувийн хамгаалах хэрэгсэл авч байхад техникийн паспорт гэрчлэгээ гэдэг зүйл авдаггүй. Аваагүй улмаас мэрэгжлийн байгууллага шалгалтаар орж ирж идэг. Мэрэгжлийн хяналтын утсаа бариад. Тэгмүүд энэ хувийн хамгаалах хэрэгслийг чинь техникийн паспорт гэрчлэгээ чи хаана байна гэд одоо сөрөг хүчин зүйл олж идэг гэсэн үг. Энэ тохиолдолд бид нар энэ хувийн хамгаалах хэрэгслийн стандартын шаардлагыг хангаж байгаа ажилчид маань аюулгүй ажиллах зааварчилгаагаа аваад энэ стандартыг хангасан хувийн хамгаалах хэрэгслийг ашиглаж байгаа гэдэг юм хэлдэг. За тэгвэл техникийн паспорт гэрчлэгээ үг гингүүд байхгүй. Тэгвэл шалгуулъя гэдэг процесс явж идэг. Шалгуулъя гэдэг процесс явгууд манайх дотооддоо одоо энэ лабораторийн шинжилгээ гэдэг газар байдаггүй энэ хувийн хамгаалах хэрэгсэлтэй холбоотой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хувийн хамгаалах хэрэгсэл авж байгаа тохиолдолд бид нар заавал тэр техникийн паспорт гэрчлэгээ гэдэг зүйлийг давхар хавсаргаж явдаг байгаа шүү. 2011 дээр нь хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлагат биелэлтэд ажил олгогч хяналт тавьж байх үүрэгтэй гэж байгаа. Ажил олгогч болон хабын алба маань энэ зүйл дээр хувц хамгаалах хэрэгсэл дээр ерөнхийдөө бол хяналт шалгалтыг хийгээ явчихдаг. Тэрнээс дан ганц би хабын алба гээд хувц хамгаалах хэрэгслээ олгоод ямар давтамжаар өгөх үү гэдэг шийдлээ шийдэж явдаггүй. Хабын ажилтан зөвөр миний ойлголтоор болох юм бол хамгийн бага албан тушаалтнаас хамгийн дэд албан тушаалтад хүртэл аюулгүй ажиллагааны соёлыг түгээждэг хүмүүс гэж ойлгодог. Дээр нь нэмээд одоо хөрсөн дээр нь бууж байгаа зүйл тэр хувц хамгаалах хэрэгслийн өмсч нь өмсөөгүй нэ гэдэг зүйлийг албаны ахлах болон албаны дарганаар ерөнхийдөө бол хариуцдаг байгаа шүү. Шаардлагын хувьд бол нэг иймэрхүү байгаа. Тэгээ бөөндө нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэй холбоотой богино хэмжээний нэг видео бичлэг үүсчээ. Introduction. Personal protective equipment, PPE, is equipment worn to minimize exposure to hazards that cause serious workplace injuries and illnesses. Personal protective equipment may include items such as gloves, safety glasses and shoes, earplugs or muffs, hard hats, respirators, or coveralls, vests and full-body suits. PPE is a crucial last line of defense when other safety measures, like engineering controls, are not enough to eliminate risks. Head protection. This includes hard hats and safety helmets to protect against falling objects, swinging materials, or impacts from fixed objects. On-site work always carries the risk of injury from falling or swinging objects. To ensure your safety, always wear safety helmet. This will protect you from getting hurt by any falling or moving objects. Leg protection. This includes safety boots, gumboot. Safety boots with steel toes and other leg guards can protect against injuries from heavy objects falling on the feet and legs. Safety boots with slip-resistant soles can prevent slips and falls on slick surfaces. Eye protection. This includes safety glasses, goggles, and face shields to safeguard against chemical splashes, dust, and flying debris. It is very important to take care of the eyes while working on welding, gas cutting, or operating grinding machine. Without proper precautions, serious eye injuries can occur. Always wear safety glasses during these activities to ensure your eyes stay safe. Respiratory protection. This includes masks and respirators to filter out airborne contaminants. Dust and smoke generated during work can enter the lungs and cause serious damage. To prevent this, always wear a mask or respirator for proper respiratory protection. Hearing protection. This includes earplugs and earmuffs to reduce noise levels in loud environments. When operating machinery or working in environments with high noise levels, always wear earplugs or earmuffs to protect your ears. Hand protection. This includes gloves. Always wear protective gloves while working to safeguard your hands from cuts, chemical exposure, and extreme temperatures. Fall protection. Working at heights poses serious risks. Whenever you're working 2 meters or more above ground level, it's essential to wear a full-body harness. Safety belts come with 2 ropes, always secure both, to ensure maximum protection. When working in any workplace of the factory where there is a risk of injury, always use the safety equipment provided for your safety and stay safe. За тэгээ хувийн хамгаалах хэрэгслээ ерөнхийдөө буруу хэрэгснээсээ ямар аюул ослол бидрийг хүлээж байгаа гэдэг талаар
ерөнхийдөө бол богино хэмжээний видео бичлэг үзэлтэй. Шаардлага 2 дугаар зүйл дээр хамгаалах хэрэгслийг хэрэглэж буй байдлаар нь нийтийн болон тусгай хамгаалах хэрэгсэл гэж бас хоёр хуваадаг. Нийтийн хамгаалах хэрэгсэл гэдэг маань ажлын байр талбайг бүхэлд нь үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалах зорилтоор хэрэглэж байгаа техник технологийн хэрэгслийг нийтийн хамгаалах хэрэгсэл гэж нэрлэнэ. Нийтийн хамгаалах хэрэгсэл гэдэг маань хүний бид болон нийт ажилчны хор оюулын нөхцөл байдал бий болгож болзошгүй тийм ээ. Техник технологи, тоног төхөөрөмж энийг хаасан, хашсан, хамгаалсан энэ зүйлийг нийтийн хамгаалах хэрэгсэл гэж нэрлэдэг байна. Нийтийн хамгаалах хэрэгслийг зориултаас нь хамааран дараах байдлаар ангилна гэж байгаа. Нэгт ажлын байр болон үйлдвэрлэлийн орчны агаар бичил цагуурыг хэвэн байлгах хэрэгсэл гэж байгаа. Энэ нь юу гэж байгаа юм бол офисын нөхцөл бид нар 8 цаг ажилладаг, орон нутгийн лаборатори гэхэд 8-аас 12 цагийн хугацаанд ажиллаж идэг. Энэ нөхцөлд агааржуулалтын хоолойгоор дамжуулаад агаарыг тогтмол сэлгэх гэж байгаа. Одоо цонх порч гэх мэт зүйлүүд маань нийтийн хамгаалах хэрэгсэлтэй ордог. Ажлын байр үйлдвэрлэлийн гэрэлтүүлгийг хэвэн байлгах хэрэгсэл гэж байгаа. Магадгүй хойшоо харсан барилга байгууламж ажиллаж байгаа тохиолдолд гэрэлтүүлэг баг тусдаг тийм ээ. Эсвэл нард баг тусдаг. Ийм нөхцөл байгалийн бус гэрэлтүүлгийг нэмж өгөх. Ионжуулсан цацагаас хамгаалах хэрэгсэл, хит улаан туяанаас хамгаалах хэрэгсэл, хит ягаан туяанаас хамгаалах хэрэгсэл, лазерын цацагаас хамгаалах хэрэгсэл гэж байгаа. Энэ маань юу гэж байгаа юм гэхээр жишээ аваад ярих юм бол за эмнэлгийн байгууламж гэ байдаг тийм ээ. Энэ дэр бид нар MRI зураг, рентген зураг авах гэждэг. Энэ шинжилгээг өгөхдөө бид нар том төмөр хаалганы цаана жижигхэн цогны цаанаас сувилагч нар маань шинжилгээ хийдэг. Энэ маань болгоомод хит улаан туяан, хит ягаан туяанаас ерөнхийдөө бол ийм сувилагч нарыг хамгаалж нийтийн хамгаалах хэрэгсэлтэй ороо явьждаг. За дуу шуугианаас хамгаалах хэрэгсэл гэдэг маань болгоомод акустик автон дүүжин таац ч юм уу, эсвэл дуу тусгаарлагч ч юм уу, дуу сарамжуулагч. Энэ зүйлүүд маань бас нийтийн хамгаалах хэрэгсэлтэй ордог. Дөргөөноос хамгаалах хэрэгсэл гэдэг маань болгоомод өдөр тутамдаа бид нар за машин механизм одоо бариа явж байгаа тохиолдолд ямар нэгэн бие дэрэх дөргөлтийг одоо бие эргэтэн системийг хамгаалж яадаг. Энэ зүйл нь бас нийтийн хамгаалах хэрэгсэлтэй ордог. Дээр нь цахилгаан гүйдэлт нэрвтгэс хамгаалах хэрэгсэл, статик цахилгаан цэнэгээс хамгаалах хэрэгсэл гэж байгаа. За энэ барилга байгууламжинд болон гэр орон сууц гих мэтчлэн бүх газар байгаа автоматууд маань орж идэг гэсэн үг. Энэ маань яаж нүү гэхээр цахилгааны ослоос өрчлсөн сэргийлэхийн тулд тэр цахилгааны гүйдлийн ампер үүсгэждэг. Цахилгааны гүйдлийн ампер үүсгэхээр бид нар дээр ерөнхийдөө бол хэлбэлзэл ороо ичдэг. Хэлбэлзэлд ороод эхлэхээр тэр цахилгааны тусгаарлах арга замаа одоо өөрөө олчдаг гэсэн үг. Одоо нэг бодлын бууж байгаа гэсэн үнцгэр. Дээр нэмээд орчны өндөр ба нам температураас хамгаалах хэрэгсэл гэж байгаа. Энэ маань пар, тэн, air condition гэх зүйлүүдийг хэлж байгаа. Механик хүчин зүйлээс үйлчлэлээс хамгаалах хэрэгсэл, химийн хүчин зүйлээс хамгаалах хэрэгсэл, биологийн хүчин зүйлээс хамгаалах хэрэгсэл, тоос нянгаас хамгаалах хэрэгсэл гээд нийтдээ ийм 18 ангилалт нийтийн хамгаалах хэрэгсэл маань ордог байх нэ. Тусгай хамгаалах хэрэгсэл гэж байгаа. Хувь хүн тодорхой эргэтэн системийг үйлдвэрлэлийн тохиромжгүй хүчин зүйлүүдээс хамгаалах зорилтоор хэрэглэж байгаа тусгай хувцас. Хэрэгслийг тусгай хамгаалах хэрэгсэл гэнэ гэж байгаа. Энэ дэр үн зурган байдлаар орох хэрэгтэй байсан л та. Одоо жишээ нь лабораторид ажиллаж байгаа хүмүүс гэх юм бол халаадаа хүмүүс ч идэх ч юм уу тийм ээ. Эсвэл дээж авж байгаа эсвэл дээж бэлтгэж байгаа үед нөгөө комбинзон гэдэг зүйл хүмүүс ч идэх ч юм уу. Энэ маань бас тусгай хувцас хамгаалах хэрэгсэлтэй ороо явждаг. Тэгээ тусгай хувцас хамгаалах хэрэгслийг бас ерөнхий шаардлага нь хоёр ангилж байдаг. Хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл гэдэг. Хамгаалах хэрэгсэл дотор нь дараах байдлаар ерөнхийдөө багтааж байгаа. Толгой хамгаалах хэрэгсэл, нүур хамгаалах хэрэгсэл, нүд хамгаалах хэрэгсэл, амьсгалын эрэгтэй хамгаалах хэрэгсэл, сонсголын эрэгтэй хамгаалах хэрэгсэл, арьс салс хамгаалах хэрэгсэл, гар хамгаалагч хэрэгсэл, өндрөөс унахаас хамгаалах хэрэгсэл, эргэтэн тус бүрийг тусгаарлан тусгаарласан хамгаалах хэрэгсэл гэдэг. Нийтдээ 9 ангилал бичдэг. Үүнийг хэрхэн яаж олгодог вэ гэдэг талаар ярих юм бол хабын тухай хууль дээр 15-1 дээр зааснараа ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг үн төлбөргүй хангах үүрэгтэй. 15-2 дээр нь ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг дурших, худалдаж авах, хадгалах, угаа цэвэрлэх, засварлах, хариуцах зардлыг ажил олгогч хариуцна гэж байна. 15-3 дээр нь ажил олгогч нь ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг нэр төрөл, эдлэгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ гэж байна. Ерөнхийдөө бол энэ гурван хабын тухай хуулиар ер нь бол мөрдлөг болгоо явуулж байгаа. Гэвч одоо Монгол улсад маш их төслийн талбар яждаг, ялангуяа барилгын салбар дээр
Энэ салбар дээр юу болдог вэ гэх юм бол одоо тэр ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг угаа цэвэрлэх гэж байгаа засварлах энэ зүйлийг бол ерөнхийдөө бол хувь хүн өөрөө явж идэг гэсэн үг. Манай дээр яаж хэрхэн шийдэж байгаа вэ гэх юм бол одоо зөв миний сонсноор бол одоо орон нутгийн лабораториуд маань болонгууд нэг гэрээ хийгээ цаанаа тэр угаалга цэвэрлэх ариутгах гэх зүйлийг хийдэг байх. Офисын нөхцөлөөр их юм бол 2-3 угаалгын машин тавиад энэ хувцаа угаа цэвэрлэнэ гэдэг маань болонгууд нэг төрлийн нөгөө хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж орж ичдэг. 26-гийн 2 зааснаар төсвийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчлэгээний зардлыг 0.5%-аас аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрлэл үйлчлэгээний зардлыг 1.5%-аас доошгүй гэж байгаа. Төсвийн байгууллага болонгууд ерөнхийдөө бол 0.5-аас 1.5% байдаг. Хувийн хвшлийн компаниуд болонгууд 1.5-аас 3% байждаг. Энэ төсвөн маань хаашаа зарцуулагддаг вэ гэх юм бол нэгт даатгал, хоёр дахь хувцас хамгаалах хэрэгсэлтэй, гурав дахь гэх юм бол үйлдвэрлэлийн осол, мэргэжил салах, хурц хордлого гэж байгаа. Энэ гурав дээр ер нь хамгийн их төсөв шаарддаг байх нэ. Хуулийн заалтаар ярил. За тэгэнгүүтээ шаардлага стандарт гэдэг зүйлүүд яриад усмал тусгай хамгаалах хэрэгсэлтэйг ерөнхийдөө бол танилцах зүйл рүү орж байна. Энэ маань бол 2006 онд батлагдсан МНС 5621 стандарт байж идэг. Энэ стандарт нь одоо хүртэл шинжлэхтэйгүй 20 жилийн хугацаа явж байна. Энэ 20 жилийн хугацаанд яагаад шинжлэхтэйгүй вэ гэхээр ерөнхийдөө бол стандарт хэмжилзэн газар маань ерөнхийдөө бол тийм хүлээлгийн байдалд оруулаад ирсэн байна. Тэрнээс HACCP тийм ээ. Одоо ололт амжилт гарц гэх одоо нэг том байгууллагууд маань хамтраад энэ стандартыг шинжилжээ гэдэг найруулга бол хийгээд цаа. Гэвч тэр стандарт хэмжилзэн газар дээр энэ стандартын шинжилтэйг болмоос 2006 5621 стандартын дагуугаар явж байгаа гэсэн үг. Хувцас хамгаалах хэрэгслийн нэг журам гэдэг аль руу яриадсан. Тэрэн дээр энэ каскын төрлийг заагаад өгсөн байна. Цагаан нь ямар хүн хүмүүстэй, улаан нь ямар хүн хүмүүстэй, цэнхэр нь ямар хүн хүмүүстэй, шар нь ямар хүн хүмүүстэй ингээд ерөнхийдөө бол заагаад өгсөн байна. Хамрах хүрээний үед энэхүү стандарт нь гадны болон механик бит толгой дээр унах эрсдэл бүхий ажил үйлчлэгээ эрхэлдэг бүх аж ахуй нэгж байгууллагад хамаарна гэж байна. Тэгэхээр толгой хамгаалах дуулгыг ерөнхийдөө бол дараах ангиллаар нь бас хоёр ангилчдаг. Толгой хамгаалах дуулга, нэмэлт хамгаалах хэрэгсэлтэй дуулга гэдэг. Нэмэлт хамгаалах хэрэгсэлтэй дуулга гэдэг маань сонсгол хамгаалах хэрэгсэлтэй дуулга, нүд хамгаалах хэрэгсэлтэй дуулга, нүүр нүд хамгаалах хэрэгсэлтэй дуулга, нүүр нүд сонсгол хамгаалах хэрэгсэлтэй иж бүртэлтэй дуулга гэж байна. Ийм дөрвөн төрлийн ангилалтай дуулга байждаг. Дээрэс нь толгой хамгаалах хэрэгслийн бүтэц гэж байна. За их би гэдэг зүйл нь болонгууд энэ одоо энэ шар томор байгаа зүйл нь хэлж байгаа. Бүслөвч гэх юм бол энэ одоо алгалсан туузан туяаг хэлж байгаа. Толгой оройноос хөндөрөх татварга гэдэг маань X-ийн туузан уяаг хэлээд байгаа. Толгой хэмжээ тохируулах цагираг гэдэг маань энэ ард байгаа толгой хэмжээг тааруулдаг цагиргыг хэлээд байгаа. Хөлс шингээгч жирвч гэдэг маань болонгууд одоо энэ сарвчны дотор байгаа юм даавн материалаар хийгдсэн тийм ээ. Одоо нүүр нүд амлуу ерөнхийдөө бол хөлс ус гэдэг зүйлийг шингээхгүй зориултаар хийгдсэн материалаар байгаа. Тэгээд толгой хамгаалах хэрэгслийн техникийн үзүүлэлт гэдэг байгаа. Механик үйлчлэлийн үед хамгаалах чадвартай байна. Цахилгаан хүчтэй даах үйлчлэл 400 ваттаас 500 1000 ватт хүртэл байх юм байна. Агаарын температур хасах 50 градусаас нэмэх 50 градусын температур чадвартай байх юм байна. Дээр нь 2 метрийн өндөөс 4 кг ачааг 2 удаа унгаахыг даадаг байх юм байна. Лед гэрлийн нөлөөллөөс толгойг хамгаалах найдвартай хамгаалах чадвартай материалаар хийсэн байна гэж байгаа. Энэ ямар материал байдаг вэ гэхээр полиэтилен болон поликарбонат гэсэн ийм хоёр материалаар хийгдсэн байна. Тэр 2 метрийн өндөөс 4 кг ачаа 2 удаа унгаана гэж байгаа. Энэ нь болгон зөвхөн туршилтын үед хийгддэг зүйл. Тэрнээс ямар нэгэн нөхцөлд одоо бидний ажилбар хийж байгаа нөхцөлд 4 кг-тай ямар нэгэн ачаа нэг удаа унсан тохиолдолд энэ дуулга ер нь дахин ашиглагдах хугацааг болж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол архивжуулаа устгалд оруулах гэсэн. Дээрээс нь 3 механик үйлчлэл байна л да. Дээрээс юм унах, юм өргөхөөс хамгаална, гадны цохилтын хүчээс сааруулах, толгой гэмтгээс хамгаална, цахилгааны ажлын үед тогон зохиолохоос хамгаална гэж байна. Ийм зүйлүүд байждаг. За тэгээд толгой хамгаалах хэрэгсэлтэй холбоотой одоо энэ каск байна тийм ээ. Энэ каскын дээр зөвхөн жишээ аваа ярьчих. Одоо энэ дээр ингэ сайн харагдаж байна уу? За энэ толгой хамгаалах хэрэгсэлтэй каск гэдэг байна. Энэ дээр ерөнхийдөө бол аль улсад хийсэн ямар стандартын шаардлагыг хангаж байгаа вэ гэдэг ингэ харуулж байгаа. Энэ каскийн хувьд гэх юм бол хуванцар материалаар хийгдсэн GBT гэдэг хятад стандартын каск байна. Энэ каскны үйлдвэрлэсэн он цаг хугацаа техникийн пас гэрчлэгээ гэдэг зүйл маань энэ байна. Энэ дээр 2024 оны 9 сард одоо худалдаа авсан. Одоо ашигласан гэсэн үг. Тэгэхээр каскны маань
хугацаа нэх юм бол 1-3 жилийн хугацаанд дэждэг. Тодорхой хэмжээнд ашиглаагүй хадгалсан нөхцөлд нэг шаардлагатай их юм бол 1 жилээр хүртэл сунгах шаардлагатай байждаг. За дээр нь каскыг өмсөхдөө зөв хэрэглэхдээ каскыг хамгийн түрүүнд их биеийг харж идэг. За энэ тэндээ алцарсан байна уу, шалбарсан байна уу гэдэг зүйлийг харж идэг. Энэ зүйл нь бүрэн бүтэн байгаа тохиолдолд каскыг өмсчихэд чихний хоёр талаа чихнийгээ хоёр хажуугаар оруулж ийн гэсэн үг. Энэ каскыг чихнийгээ хоёр талаар оруулж идэг гэсэн үг. Тэгээ хамгийн түрүүнд ардлынхаа цагираг хэсгийг яг толгойн хэмжээндээ тааруулна гэсэн үг. Толгойн хэмжээндээ тааруулсныхаа дараа бид нар сэгсэж үзэх хэрэгтэй. Одоо энэ унж ийн үү, яаж ийн үү гэж. Унахгүй байгаа тохиолдолд доотлогоо бүслэгч гэдэг зүйлийг 1/3-ны зайтай. Яагаад гэх юм бол анхан шатны тусламж үзүүлэгч байгаа тохиолдолд энэ аягүй хэрэг болчихдог. Буугаа цэвэрлэж ариутгахдаа толгой хамгаалах хэрэгслийг 60% бага чиглэлтэй хадгалахтаа ч юм уу тийм ээ. Хасаа 5 градусаас нэмэх 20 цэст битүү сав баглаа боодгол хадгалж ашиглана гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө спирттэй агуулмжтай уусмалаар бид нар дааван материал шингээж агаад энэ толгойн хэрэгслээ хамгаалж арчих нь байна. Тэр нь толгой хамгаалах хэрэгсэлтэй холбоотой богино хэмжээний бас видео үзүүлж. 3, 2, 1. Oh! Wowza. Wow, that's quite a difference. That did a lot more damage. 10 more feet. Now with a hard hat. Drop. Whoa, that was like a gunshot. Нэг бүрийн хамгаалах хэрэгслийн талаар суур ойлголт тавигдах шаардлага гэдэг зүйлийг сая ярьсан. Дээр нэмэлтээр та нар санал хүсэлт байх юм бол одоо сая ингээд толгой хамгаалах хэрэгслийн талаар ингээд ингэж цэвэрлэн, ингэж ариутгах нь техник үзүүлэлт нь ийм байдаг гэж ерөнхийдөө бол энийг зөвхөн саналын дагуу оруулж ирсэн. Шаардлагатай их юм бол нүдний шил болон бэлэг ч юм уу тийм ээ. Хантаа, гутал гих зүйлүүдийг оруулахыг хүсэх юм бол би дараагийн сургалтын дээр ерөнхийдөө бол нэмэлтээр оруулж олно гэж байгаа. Тэгээ өнөөдрийн сургалт маань ерөнхийдөө бол үүгээр ингээд дуусч байгаамаа.